өөр нэг асуудал юм бол төрийн хувьд бас одоо стратегийн ордуудаа хувийн хвшилтэд хамтарч ашиглах талаар ийм хуульчилсан байгаа. Энэ бас зарим компанийн хувьд эрх ашигыг хөндөж гинэ гэсэн юм асуудал гарч ирж байна. Тэгэхээр ЗИС-ийн бас ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Та энэ ажлын шалгалтын хувьцаас ч юм уу мэдээлэх боломжтой болов. Ер нь ямар хүлээлттэй бол? За Монгол улс бол хуультай орн. Үндсэн хууль, түүнийг дагаж гарсан органик хуулиуд, тэгээд одоо салбарын хуулиуд. Тэгэхээр хуулийн дээр одоо цагаан дээр хараар бичигдсэн байх юм бол түүнийг ерөнхийлөгч байна уу, ерөнхий сайдч байна уу, иргэнч байна уу адилхан дагаж мөрдөх үүрэгтэй. Тэгэхээр бид нар бол миний хувьд ч гэсэн ер нь тийм зарчим барьдаг. Хуультай бол одоо юм ярихгүй. Монгол улс уул уурхай орон хэдийн мөн экспортын орлогынхаа 93%-ийг бүрдүүлсэн, дотоодын нэр бүтээгдэхүүн төсвийн орлогынхаа 3.1%-ийг бүрдүүлсэн юм орныг бол уул уурхай орон гэж хэлэхээс арга байхгүй. Тэгэхдээ ард иргэдийнхээ бухимдлыг бид бас ойлгох ёстой. Ягаад гэвэл уул уурхай ашиглаад байна, тэдний амьдрал сайжирдаггүй. Ийм одоо гаж тогтолцоо байхаар иргэд маань бухимдалтай байгаа. Тэгэхээр засгийн газрын зүгээс яах вэ гэхээр иргэдэдээ яаж наалдуулах вэ гэдэг л бодлого, төрийн бодлого. Тэгэхээр энэ дээр бид нар дэлхий дээр гаргасан арга юу гэхээр баялагын сан. Үндсэн хуулиндаа бид нар баялагын сантай байна. Ашиглаж байгаа уул уурхай орд түүний ашигын одоо дийлэнх хэсэг нь 50-аас дээш хувь нь ард иргэдэд ноогдох байдлыг бид нар хуульчлаад өгсөн. Тэгэхээр энэ хуулийг мөрдүүлэхэд дэлхий дээр ч тэр тухайлбал Норвегт ч тэр одоо баг дайн байлдаандаа хүрхээ шахуул юм болж ирсэн. Тэгэхээр ийм зөрчлүүд бол гарна. Монголд бол энэ асуудал хуульчлагдсан учраас төр нь тухайн стратегийн орд эзэмшигчдтэй дийл хэлцээд орж байгаа. Засгийн газрын тогтоол гарсан. Энэ хүрээнд ч гэсэн асуудлууд яригадаад явж байгаа. За мөн одоо энэ дээр хууль зүйн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд би байгаа. Ажлын хэсэг энэ асуудлыг ажлын хэсгийнхаа төвшөнд одоо авч үзээд хэлцээд улсын хурлаар энэ асуудлаа шийдвэрлүүл. Ягаад гэвэл ард иргэдийн төлөөлөл нь парламентын гишүүн байдлаар бага ард түмэн байдлаар энд суудсан байгаа 126 хүн. Тэгэхээр энэ ард түмний төлөөлөл дээр нь энэ асуудлаа хаглуулъя гэдэг ийм байр суурьаар одоо хаврын чуулганыг хүлээж байгаа. Тэгэхээр тэн дээр асуудал яаж шийдэгдсэн тэр шийдлэр нь л дагаад явна гэсэн. Тэгэхээр өөр нэг анхаарал хандуулж байгаа асуудал бол чухал ашигт малтнал. За үүнээс гадна эрчим хүчний шилжилтэд нэн чухал байгаа. За түүхийдүүд энэ дундаас газрын хувийн элемент гэх мэтчлэн эрэл хагуул бол дэлхийд эрчимтэй гэдэг чинь орон бүрэл Трампын хувьд ч гэсэн энэ газрын хувийн элементийн нийлүүлэлтэд одоо баттгаж авахын яриа хэлцэнүүдийг хийгээд явж явах шиг байна. Тэгэхээр салбарын сайд хүний хувьд таны хувьд яг юунд нь илүү анхаарч хамтын ажиллагааны ямар боломжуудыг харж байгаа вэ? За энэ бүхнийг ойлгож байгаа ойлголт нь бол critical mineral гэдэг одоо нэг элементүүд дотор багц дотор орж байгаа. Түүн дотор энэ газрын ховор элемент буюу rare earth гэдэг энэ элементүүд ороод явж байгаа дэлхий дээр. Засгийн газраас уул уурхай яамнаас нь critical mineral-ийн жагсаалтыг батлаад явдаг. Австрали гэхэд одоо 26 critical mineral батлаа явж байгаа жишээтэй. Энэ дотроо 8 газрын ховор баталсан байх жишээтэй. Тэгэхээр энэ өөрөө ийм салбар. Тэгэхээр манайд энэ бол шин салбар. Тэгээд бас би яам дээр одоо нэг хилтэс ашигт малтмал газрын засгийн газар дээр нэг хилтэс сайд дээр газрын ховор хариуцсан зөвлөх засгийн газар дээр төрийн өмчтэй Эрдэнэс critical mineral гэдэг компани байгуулах гэх мэт бид бүхэн ингээд хичээж байна. Гэхдээ энэ бас хангалтгүй. Нэршлийн хувьд ч гэсэн бид нар чухал гээд ховор гээд одоо бид нар нүүдэлч ард түмэн тэгээд энэ асуудал ингээд дарж явах хэрэгтэй болов уу, ховор юм харилж явах хэрэгтэй болов уу гэдэг сэтгэхүй байгаад байна. Дээрэс нь энэ газрын ховор элементээ бид нар уран тойрны буюу цацраг гэдэг ашигт малтмалтай маш их хойлж ойлгож байна. Тэгэхээр бид нар сайн ажиллаж энэ ойлголтыг ялгаж салгаж өгөхгүй бол болохгүй байна. Ард иргэд маань энийг аюултай л гэж ингэж ойлгож байна. За тэгжсэн чинь дахиад Трамп гарч ирээд газрын ховор гэдэг юмыг ерөөсөө бүр чухлын чухал болгоод зарлчиж байгаа байхгүй. Тэгэхээр одоо сая өнгөрсөн намар би iMark дээр уулзахад 10 хүнтэй уулзахад 6 надтай critical mineral ярьж байсан бол сая Педак дээр очиход 7 болсон байна. Ерөөсөө 10 хүний 7 нь л чухал ашигт малтуул газрын ховрын асуудал ярьж байна. Тэгэхээр энэ өөрөө дэлхийн одоо маш том эрчим хүчний болон одоо бодлогын шилжилтийн одоо гараан дээр бид нар ирсэн байна. Тэгтэл манай улсад энэ асуудал маань бүр 0 дээрээ ганцхан одоо бүр хамгийн урд нь пайлот явж исэн алзан бүрхтэй төслөө гэхэд бид нар ингээд
өөрсдөө нурааж хайж явах жишээтэй. Тэгэхээр энэ бол болохгүй. Одоо бид нар энийг ойлгуулж энэ чухал юм руу бид нар одоо орохгүй бол бодлогын хувьд ч тэр бодтойгоор орохгүй бол бид нар богоноос оцроод үлдэнэ. Богоноос оцорч үлдээд 3 жил 28 оноос хойш бид нар энийг яриад дэлхийн хордыг гүйцэхгүй. Ийм асуудал үүсэж байгаа. За тэгэхээр таны юун дээр бол бид нар ямар асуудал дээр гэхэлэр эхлээд энийг бас ард түмэндээ ойлгуулъя. Нэршлээч зөв үгүй. Дараагаар нь энэ олборлолтынхаа асуудлыг, энэнийхээ нөөц тогтоох асуудлыг бид нар маш яаралтай оръё. Тэгэхгүй бол бидний урталд одоо Богданат Хятад улсын талд бидэнтэй хэлж байгаа өвөр Монголын орионд одоо дэлхийн хэмжээний ордууд байгаад нээгдээд тэрийг ингээд нөөцөө зарлаад байдаг. Бид нар тэр орионд ямар ч хайгуул хийгээгүй явж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ хоцрогдлоо бид нар яаж нөхөж алхаагаа нийлүүлэх үү гэдэг дээр л яамны бодлого явна да. Тэлгүй хав. Монгол Улсын хувьд бол газрын хуур элементийн баггүй нөөцтэй гэж ярьдаг. Яг одоо энэ салбарт таасаа бас салзан мөрөгдөд төслийг дурдлаа. Ер нь яг энэ салбарт эрүүл хайгуул судалгаа хөгжүүлэлтийн ажлыг ингээд хоцрохгүй тулд одоо тий хийгээд явж байгаа хувийн хвшлийг ер нь хэрхэн дэмжих бодит арга хэмжээнүүдийг авахар төлж байгаа. За бид нар энэ дээр бас лиценз олголтын дээрээ хүртэл ингээд үндэсний байлгүй байдлын хэмжээний асуудал болгоод дээрэс нь засгийн газар дээр асуудал болгоод асуудлыг авч үзэн тэргээд нэлээ ингээд бас л нэлээ ач холбогдол өгөх. За одоо ач холбогдол өгөх гэдэг нь өгч байгаа юм шиг хэрнээ нөгөө үйл ажиллагаа явахад нь саатыг болсон ийм асуудлуудаа гаргаад тавьчихсан байна. Тэгэхээр энийг бид нар барьж хөөцөлдөж энэ асуудлаа урагшлуулахгүй бол нөгөө хоцрогдол гэдэг юм чинь бодтойгоор бидний хаалгыг тогшоод эхэлсэн байна. За мэдээж түрүүний тэр геологийн салбар дээр хаана юу байгаагаа олно гэдэг шиг бид нар яаралтай энэ дээр олон улс ялангуяа энэ чиглэлээр тэргүүлэх одоо чиглэлд явж байгаа Япон, Солонгос, Азийн улсууд тийм ээ. За тэгэл одоо Америк хин сүүлийн үед нэрээ арабууд маш их сонирхож ярьж байгаа. Жишээлбэл сая Доржан цайд бас Сауди Арабт очоод одоо санамж жижиг байгуулад ирсэн. Тэгэхээр энэ салбарт хамтарч ажиллая гэдэг. Энд өөрөө эрсдэл өндөртэй салбар учраас маш их хөрөнгө шаардна. Тэгэхээр энэ хөрөнгийг бид нар өөрсдөд байхгүй учраас дэлхийгээс олж хайгуулаа хамтарч хийгээд энэ салбар руу орох гэдэг энэ л бодлого. Дээрэс нь манай яамны зүгээс энэ чухал ашигт малтамдынхаа асуудлыг одоо жагсаалтаа батлах тийм ээ. Бид нар эхний ээлжинд ямар ч байсан ангилаад нэг 16-7 элементтэй болцсон байгаа. Тэгээд сүүлийн жилүүдэд одоо жонш зис хүртэл чухал ашигт малтамд ороод ирсэн ингэ явж байгаа. Тэгэхээр ер нь бол одоо хөдлөх хамгийн тохиромжтой цаг нь гэж өөр сонголт байхгүй. Үүнээс хойш алдвал бид нар одоо дэлхийн энэ гар утасны энэ дижитал шилжилтийг хамгийн гол нөхөж байгаа газрын хавар дээрэс нь энэ батарей хавраагуур цахилгаан машин гэдэг энэ үйлдвэрлэлийн энэ одоо түүхийд бэлтэх тэр тоглолтод оролцох хамгийн гол. Газрын хавар энэ чинь өөрөө ганцхан ашигт малтмууд биш байхгүй. Энэ өөрөө энэ тоглолтын дотор оролцох боломжийг биднэрт нээж өгнө. Хэрвээ бид нар газрын хаврын ордуудтай ингээд нөөцтэй энийг мэдчих юм бол биднэртээ ирж хүн юм ярих байхгүй. Тэгэхгүй бол бид нар юугаач мэдэхгүй ингээд байгаа төслөө нурааж хаяад ивэл хэн биднэртээ юм ярих вэ тэгэл байран дээр л үлдээ.